Чингис хаан түүний залгамжлагчид нь дэлхийн тэн хагасыг тэр дундаа дэлхийн соёл иргэншлийн гол төвүүдийг гартаа оруулж хүн төрөлхтний хөгжлийн хандлагыг тодорхойлон Монголын эзэнт авуугай гүрнийг байгуулсан төвхтэй билээ. Түүний нэгэн хэсэг нь ойрох дорн дундад дорны нутгийг хамарсан Ил хаанд улс юм. 13-аас 14 дугаар зуун буюу Монголын эзэнт гүрний үе гэдэг бол үндсэндээ дэлхийн түүх шүү дээ. Дэлхийн одоо үндсэндээ ихэнх газар нутгийг монголчууд эзлээд авсан. Энэ үеийг бол Монголын үе гэж дэлхийн түүхэд нэрлэдэг. Тэгэхээр энэ Монголын үеийн Монголын эзэнт гүрэн бол айжмд бол 4 хуваагдсан. Тэгэхээр 4 хуваагдсан нэг нь бол тэр Ил хаан улс гэж байна. За мэдээж хэрэг Иранаар төвлөрж исэн энэ ойрох дорнод бүхэндэл нь эзэлсэн. Зарим тохиолдолд хөлөг үгийн улс гэж нэрлэдэг энэ Ил хаан улсын түүх бол яалч жоохгүй Монголын эзэнт гүрний чухал бүрэлдэхүүн хэсэг түүх байна. Монголын эзэнт гүрний нэг бүрэлдэхүүн хэсэг болох Ил хаанд улс нь албан ёсоор 1256-аас 1335 он хүртэл Чингис хааны баг хүү Толуин үр ач нарын мэдэлд байсан улс юм. Толуин том хүү Мөнх хаан ширээнд суусныхаа дараа төрсөн дүү хүлээгүүг Иран дэлгээснээр энэ нутаг дэх Монголын үе эхэлдэг. Хүлээгүү хаан Ил хаан улсыг үндэслэн 1256-аас 1265 он хүртэл 9 жил хаан суухдаа Перс, Ирак, Азербайжан, Армян, Туркестан, Гүржийн нутаг дэвсгэр дээр өөрийн улсыг байгуулж Монгол эзэнт гүрний хүрээг тэлсэн түүхтэй. Ил хаадууд гэхлээр тийм ээ бид нар өнөөгийн байдлаар Ираны нутгийг ойлгоно, Афганистаны нутгийг ойлгоно. За Сирийн нэг хэсэг тэнд байгаа. За Бага Аз буюу өнөөгийн Турк байгаа тийм ээ. За тэгээд зарим нэг одоо энэ Каспийн тэнгисийг хүрээлж исэн Кавказын улс байгаа шүү дээ. Тэнт их улсууд Гүрж, Армян. Тухайн үедээ бол эдгээр бол вант улсууд байсан. Тэгээд энэ нутгийг чинь ерөнхийдөө Иранаас нь Кавказ хөөгөөд Кавказаар буцаж Иран руу орсон. Энэ хөдөлгөөнд дунд л энэ нутгийг эзэмшсэн байгаа юм. Ил хаан улсын түүхнээ хүлээгүү Абага, Ахмад Тэгүүдэр, Аргун, Гайхалдуу, Байдуу, Газан, Үлзийд, Абу Саид нарын зэрэг Монгол хаад төр барин Иранд төвлөрөн сууж байжээ. Эдгээр хаад нь Толуин удмынхны их хаадад харьяалагдж байсны учраа Ил хаад буюу Харьяат хаад хэмээн нэрлэдэг. Зарим судлаачид Ил хаадыг хан гэж нэрлэдэг. Гэтэл Ил хаад нь тухайн нутгийг шууд захирсан эзэд байсан ба Чингисийн шууд удмын хаад байсан учраас тэднийг хан бус хаан хэмээн нэрлэх нь зүйтэй юм. Энэ бол Монгол улс. Тийм. Монголын эзэнт гүрний нэг бүрэлдэхүүн хэсэг. Тэгээд энэ Ил хаадууд гэдэг чинь Монгол хаадууд. Тухайн нутагт 110 жил төрийн барьж, ахуй амьдралын зангидаж бүгдийг одоо тэнд мэдчихсэн ийм хаадууд. Тэгэхээр энийг жижиг баг хаадууд эднэр гэж нэрлэж юусоо болохгүй байгаа юм. Ил хаанд гэдэг үгнийхээ учир дээр бол ил гэдэг үг маань өөрөө Перс гарлаараа бол бүхэл бүтэн газар нутгийн эзэн гэсэн ийм ойлголттой. Монгол утгаараа яах юм бол одоо энэ Гүйг хааны тамган дээр сэлсэн ил булхаа улс гэж байгаа. Тэр нь ил гэдэг нь бол харьяанд орсон улсууд. Булхаа гэдэг нь бол харьяалагдаагүй байгаа улсууд. Тэр утгаараа аваад үтсэн ч гэсэн ил хаадууд гэхлээр Монголынхаа их хаанд захирагдж исэн нэг улсын нэг хэсэг юм а гэж ойлгож байна. Ил хаан улсын дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлаачид онцлон тэмдэглэдэг. Монгол Ил хаад сууж байсан нутгийнхаа ард түмний дунд хууль цааж шашин шүтлэг, соёл боловсролын талаар явуулж байсан бодлого хийгээд тэр үеийн улс төрийн байдал, загалмайтны аян дайн ба Мамлюкийн султан улстай байлдаж харилцаж байсан зэрэг түүх нь олон талын судалгаа хийхийг шаарддаг байна. Паплан бол аль болохоор монголчуудыг христийн шашинд элсүүлэх гээд байгаа байхгүй юу? Гэтэл нөгөөдөл нь чи ирж дагаар ороо гэж байгаа Паплан. Тэгэхээр тэр чинь нэг тийм айхтар том үзэл суртал яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол ерөөсөө цэвэр Монгол одоо бодлого гэсэн үг. Гадаад бодлого бол тэр чигээр Монгол. За Ил хаадуудыг дотоод бодлого гэдээ аваад үтсэн бол тэр чинь ислам шашинтай улсуудад захирч байгаа. Тэгэхээр аргагүй исламд орох шаардлага тэднэрт гарна. Тэр олныг захирахын тулд тэд нар бас нэг ислам шашинтан болох хэрэгтэй. За тэр бол ойлгомжтой. Гэтэл
тэд нар Монгол заншлаа бол ерөөсөө алдаагүй байгаа байхгүй юу. Одоо энэ шашныхын түүхийг аваад үзлэхлээр исламын шашны чинь шариа гэдэг шүү дээ. Тэгээ шариа хуулиар шийдэж чадахгүй байгаа юм аа. Их засаг хуулиар шийдъя гэж. Тэгээ Монгол ясаа гэдэг бүр нэртэй шүү дээ тэр их засаг хууль чинь. 1251 онд Мөнгө хаан Орос сумагцаа исламын нутгийг тохинулахаар төрсөндөө хүлээгүүг томилжээ. Ингэхдээ их хаан дүүдээ асар их цэргийн хүчийг захируулснаар хүлээгүүгийн байлдан дагуулал эхэлдэг. Хүлээгүү хаан 1256-аас 1265 он хүртэл 9 жил хаан суухдаа Перс, Ирак, Азербайджан, Армян, Туркестан, Гүржийн нутаг дэвсгэр дээр өөрийн улсыг байгуулж Монголын эзэнт гүрний хүрээг тэлсэн. Улсын нийслэл нь Тэрбиз хотод байсан боловч 14-р зууны ихээр Ираны Султаны хотод шилжжээ. Илхаадууд гэхлээр бид нар үндсэндээ бол нэг 9 хаадын тухай бас одоо онцгой судалдаг л да. Бусдууд нь болохоор яг Илхаад гэдэг нэр томьёонд орохгүй байж болох юм. Энэ хаадууд болохоор 90 жил одоо тэнд өөрийн гэсэн хаан тусаа байгуулад ингээд оршин тогтчихсэн улсууд. Дундад орно гэдэг байгаа бидний яриад байгаа өнөөгийн Турк тийм ээ тухайн үедээ бол Бага Аз гэж нэрлэгдэжсэн эсвэл Византийн гүрний үлдэгдэл хэсгүүд Сэлжүкүүдийн мэдэд байсан энэ хэсгүүд тийм ээ тэгээд Аюбын Аббасын энэ араб энэ удмуудад байсан энэ нутгийг бол ерөнхийдөө бол Илхаадууд бол захирж ирсэн. Хүлээгүүгийн байлдан дагууллаар монголчууд зөвхөн Аббасын халифын ертөнц рүү орж ирээгүй. Харин хойд хятад, Төв Аз, Орос, Кавказ, Ираны хооронд хүн ам, санхүү эдийн засаг, эдийн болон технологийн шилжилт хөдөлгөөний эхлэлийг тавьсан хэмээн Америкийн түүхч Томас Олсон бичсэн байдаг. Бүс нутгийн хувьд авч үзвэл дундад орны эдийн засаг, соёл хөгжилд монголчуудын оруулсан хувь нэмэр асар их болохыг судлаачид дүгнсэн байдаг. Монголчууд тэнд очсноороо тэнд одоо ойрхон орнын түүхийг ард түмнүүдийн соёл иргэншил, эдийн засаг, соёлын хөгжил асар чухал үүрэг гүйцэтгэв. Энийг л одоо судлаачид тэргүй одоо хүлэмжшүүр дүгнсэн байдаг зүйл. Тэр тухайлбал одоо яаж ийнэ гэхээр тэнд байж байгаа хотууд одоо ингээ худалдаа арилжаа хөгж идэх чинь дагаад мэдээж ирэх тэр хотууд цэцгэлж өгч чинь тийм эдийн засаг гар урлал бол одоо ингээ цэцгэлж өгч байгаа өссөн соёлын том солилцоонууд явагдаж байгаа. Монголчууд Илхаан улсыг байгуулад тэнд бол байх хугацаанд бол хуучин тэр араб, персэд бол одоо зоос дэлжсэн уламжлал бол одоо хэдийнэ тогтсон байсан. Тэр уламжлал дээр тулгуурлаад одоо суурлаад Илхаадын үеэс эхлээд одоо хаадууд өөрсдийнхөө нэртэй, өөрсдийн тамгатай ийм зоосуудыг бол одоо дэлдүүлэх болсон байдаг. Тэр худалдаанд хэрэглэгдэж байгаа зооснуудын орц хэмжээг бол яг тогтсон хэмжээний дагуу бол одоо өөрчлөлгүйгээр удаан хугацааны турш доктортой ингэж дэлдүүлж ирсэн нь бол одоо улс дамсан худалдаа буюу олон улсын худалдаанд бол маш чухал юм түлхэгдсэн үзүүлснээрээ бас онцлогтой байдаг. За эдгээр зооснууд дээр бол одоо дөрвөлжин үсгээр Перс, Араб, за Монгол бичгээр бол одоо тэр хаадуудын нэрийг бол одоо ингэж дэлдүүлж одоо хаад болгохны өөрсдийнх нь одоо нэрээр бол ингэж гаргаж ирсэн дараа бол бас онцлогтой байдаг. Илхаан улс бол харьцангуй одоо Яон гүрэнтэй харьцаа их сайтай байсан. Тэгээ хятад болон одоо энэ Персийн, Арабын соёл хоорондоо ингэ соёлын солилцоо явахад асар чухал үүрэг гүйцэтгэсэн гэж. Тэр агуулгаараа бол энэ Илхаан улс гэдэг бол тэгээ цаашаа дамжаад тэд нар чинь Европ руу хурж байгаа шүү дээ. Европ хүрдэг. Тэгэхээр Илхаан улс бол газар зүйн байрлалын дунд нь байсан учраас яалтч байхгүй одоо энэ хоёр соёлыг холбох бол их чухал. Христийн болон одоо энэ хятадын соёлыг хооронд нь холбоход бол асар чухал үүрэг гүйцэтгэсэн. Дорн дохны соёлыг ганцхан хятад биш л тийм. Хооронд нь бол асар чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал одоо Рашид эдийн судрын чуулган гэдэг алдартай том зохиолыг Болд Чансан гэдэг Яон гүрэн цацсан шүмжлийн одоо удирдлагыг гаргал хийсэн гэж одоо Рашид эдийн гэдгээр нь алдарсан болохоос Болд Чансангийн өөрөөр Монголын дөрөс хаалга гэж тэр хөвчүүлж байгаа. Тэгснээр тэр хүн бол нэг хятадын соёлыг сайн мэддэг гэсэн бол хятад ч одоо тэр том түүхчдэг уламжлал байлаа шүү дээ. Монголчууд нууцч очиж том уламжлал байсан. Яг тийм түүхчдэг уламжлалыг тэнд үүсгэж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс хойш тэр ард түмэн тийм түүхчдэг болсон гэж. Тэрнээс хойш арабын одоо түүхчдэг гэдэг чинь асар их уран зохиолтой голдогдсон. Яруу тансаг нь яасан. Яг түүхгээс ил уран зохиол шиг тийм л зүйл бичдэг байсан.
гэж хааш. Энэ судрын шуулан гэдэг бүтээл бол гол одоо онцлог нь энэ бол яг монголчуудын түүх бол биш тийм. Энэ бол дэлхийн одоо түүх гэж ингэж болгож байна. Тэгэхээр бол дэлхийн түүх одоо бичих нөхцөл байдал бол энэ илгааны үед л одоо бүрдсэн байна л да. Бол ганцаар бол бичээгүй. Энэ хүний доор бол энэ дэлхийн түүхийг бичих, тэр дундаа монголчуудын түүхийг бичих бүл бүтэн одоо бага ажиллаж исэн гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр хүмүүсийн дотор бол онцгойлж хэлбэл болчинсон гэж хүн байсан. За энэ болчинсон гэдэг хүнийг бол энэ судрын жуулан гэдэг бүтээлийг одоо бүтээхийн тулд өөр юань гүрнээс одоо урьж залж авчирсан. За энэ болчинсон гэдэг хүн эрэхтэй юаны хааны ордонд агуулгажсэн Монголын түүх бичлэгийн бүтээлүүдээс авч очсон. За эдгээр бүтээлүүдийг бол энэ судалгааны баг Рашид Дэдүний удирдлаганд авч одоо энэ хүү одоо судрын жуулан гэдэг бүтээлийг одоо бичсэн гэж ингэж ойлгож байна. Ираны түүхний олон шашны урсгал чөлөөтэй орших таатай нөхцөлийг зөвхөн ил хаад олгосон байдаг. Иймдээч тухайн үеийн соёлын түүх илүү өргөн утгаар хөгжих нөхцөл бүрджээ. Түүнчлэн монголчуудын үед исламын ертөнцийн уран зураг, номын чимэглэлийн зураг, бүс бараа, тооны ухаан, дайн тулааны зэр зэвсэг ихэд хөгжжээ. За Монголын ил хаадын судалгаанд бол одоо судалгааны гол сурвалж хэрэглэхүүдийн нэг нь бол яах аргагүй бол Перс номын чимэглэл зураг байгаа. За энэхүү Перс номын чимэглэл зураг бол Монголын ил хаадын үед бол одоо хөгжлийнхөө оргил цэцэглэлийн үед бол байсан гэж үзэж болно. За энэхүү чимэглэл зургуудаас нь ерөнхийдөө монголчуудын хувцас хэрэглэл, эдэл хэрэглийг харахаасаа гаднаас монголчуудын одоо гэр сууц, мөн түншлэн хөгжмийн зэмсэг гэхэд маш олон зүйлийг бол харах бол боломжтой байгаа. Монгол хатад бол ерөнхийдөө улаан болон улбар шар өнгийн хувцсыг бол ерөнхийдөө голчлон өмсч хэрэглэдэг байсан тодорхой харагдана. Мөн түншлэн ордны дээр ёс жайг, дэг жайг бол тодорхой одоо эртний хаад ноёдын суудал зэргийг бол ерөнхийдөө тодорхой харах боломжтой. Жишээлх юм бол Монгол хатад нь бол зүүн талдаа эрчүүд нь бол баруун талдаа тэрнийхээ араар одоо залуу хөвгүүд нь гэх мэт суусан байдлаар ерөнхийдөө хэрэгцэл дүрслэгдсэн байдаг. Дан ганц эдэл хэрэглээсээ гадна тодорхой үйл явцыг ч юм уу таазын ялыг, гашуудлын одоо үйл явдлыг хэрхэн зэргийг бол ингээд дүрсэлсэн байдаг. Энэ чутгаараа бол энэхүү Персийн Минотор зураг нь бол одоо Монголын ил хаадын түүхийн судалгааны бол гол сурвалж хэрэглэгдэх юм бол тийм байнамаа. Хүлээгүү хаан дундад дорнод эрмэгцээ монголчуудын харьяанд байсан тухайн бүс нутгийн бүх улс ганлиг ванлигийн хаадад элч зарж Монгол хаанд бараалхан алба говчуур барихыг шаардсан байдаг. Аббасын халиф Аал Мустасим үүнийг ойшоогоогүй бөгөөд хүлээгүү тэрнтэй жилийн турш хэлэлцээр хийжээ. Эцэст нь хааны төвчээр барагдаж Багдад руу довтлсон гэдэг. Яг Багдадын хувьд ярих юм бол ил хаадын өвлжөний газар байсан байхгүй. Багдад өөрөө яг сүйтгэлд орохдоо бол ерөөсөө нэг зөвхөн хойд хэсэг нь л орсон юм шиг байна. Тэгээ урагшаага бол нэг яваагүй. Үнэн хэрэгтээ бол тэрс эвдсэн сүйтгэсэн нутгаа бол их хурдан хугацаанд жилийн дотор дахиж сэргийсэн байгаа юм. Өнөөгийн Перс, Араб ертөнцид монголчууд Багдадыг эзлэхдээ бүхнийг устгасан хэмээн хаа сайгүй ярьдаг. Энэ бол чухамдаа тухайн үндэстний чанартай суртал ухуулга юм. Миний хийж байгаа судалгааны явцад Араб, Перс сурвалжийг наривчлан уншихад монголчуудын үеийн Багдад хотод хүмүүсийн эргэншил хоорондын болоод соёлын солилцоо өргөн хүрээтэй явагдаж байсан нь харагддаг. Мэдээж хэрэг байлдан дагуулал байсны хувьд аллаг, хядлаг, үхэл, хагцал, сүйрэл, эвдрэл бүгд байсан нь үнэн. Гэхдээ Багдадыг эзлэн авсны дараа тун удалгүй хотын сэргэх асуудал монголчуудын шууд удирдлага дор эхэлсэн байдаг. Иймдээ ч Багдад хот түргэн хугацаанд дахин амилж цэцгэлсэн хот боллоо. Багдад хотын номын сангууд дахин нээгдэж, шинээр номын сангууд баригдаж, маш олон номоор баяжиж эхэллээ. Энэ тухай голчлон Араб болон Перс сурвалжуудаас мэдэж болно. Багдадын байлдан дагуулсан нь исламын ертөнцийг цочроосон явдал болсон учраас сурвалжуудын мэдээ хэтрүүлгийн чанартай байдаг. Харин энэ үйл явдлыг илүү тэнцвэртэй бичсэн нь армян сурвалжууд юм. Профессор Баяр сайхан урд өмнө судалгааны эргэлтэд ороогүй исламын болон армяны сурвалжууд дээр тулгуурлан ил хаадын судалгаагаа хийжээ. Энэ судалгаа бол биднэрт ямар ач холбогдолтой юм бэ гэхээр бид нар нэгдүгээрт энэ дэлхийн
эзэрхлээ тогтоосон монголчуудын сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн. Тэр улсуудыг яаж захирч ийсэн. Харьяат албатуудтайгаа яаж харьцаж байсан. Хаадуудынх нь өөрснийх нь одоо шин чанар ямар байсан. Тэд нарын идчихсэн хоол, хүнс тийм ээ. Тэр нутагтайгаа одоо хэрхэн зохицож исэн бэ гэдэг талаасаа ч гэсэн аваад үзсэн бол бид нарт судлах юм маш их байгаа байхгүй юу. Зөвхөн одоо илхаадын түүхийг судлахад бол хүн наан цаханд нэг 4-5 хэл мэд хэрэгтэй болчиход байгаа юм да сурулж ийл. Ярианы хэл биш л дээ бичгийн хэл гэсэн үг. Тэгэхэд бид нар нэг л одоо манад бол үнэндээ юу дутагдж юм бэ? Хүн дутагдаад байгаа байхгүй. Яг тэр олон хэллүүдийг зангидаад авчих хүн дутагдаад байгаа. Яг хуу хятад хэлтэй байж болно. Бид нар бас хятад хэлийг сайн мэдэх хэрэгтэй. За тэгээд нэг перс хэлтэй байж болно. Энэ хоёрыг хэлийг мэдсэн байхад бас ч их судалгаа явна шүү дээ. Гэтэл тэр хүмүүс араб хэл дутна, сир хэл дутна, тийм ээ грек хэл дутна, латин хэл дутах байхгүй юу. Тэгэхээр нэг хүн дээр энэ бол оногдох том ачаал та. Тэгэхээр нижгээд улсуудыг бэлдэж бид нар энэ судалгаагаа одоо гартаа зангидах хэрэгтэй болж таарж байгаа байхгүй юу. Эл хаан тулсын үед олон шашин зэрэгцэн оршдог. Эл хаад өөрсдөө исламын шашинг албан ёсоор ивэдэг байсан. Энэ нь тэдний баримтлагдаг улс төрийн бодлоготой холбоотой хэмээн судлаачид дүгнэдэг. Хэдийгээр Монгол хаад исламд орсон ч уламжлалаа хадгалж байсан талаар олон сурвалж дээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хэдийгээр илхаадууд исламд орсон боловч бас л нөгөө Монгол үзэл суртал байгаа байхгүй юу. Одоо Төгөлдөр хааны Ахмад Тэгүдэр гэдэг нэрээр гарч байгаа. Монгол нэр нь бол Төгөлдөр. Энэ Төгөлдөр хааны бичсэн Мамлукийн султан бичсэн захидлуудад би ислам хүн болчлоо. Одоо бит хоёр ах дүүс болоод энэ олон жилийнхаа дайныг зогсооё гэсэн ийм нэг өргөх бичиг өгж байгаа боловч цаанаа болохоор миний харьяанд ороогүй, миний одоо энэ захиргаанд ороогүй бол та нарт бас хэцүү юм болно шүү гэсэн бас нэг тийм нэг тулгах бичиг явчихж байгаа байхгүй юу, сүрдүүлэх юм уу. Тэгээ тэр болохоор дандаа Монгол үзэл суртал. Ил хаан газаан хийгээд өлзөйтэй үед энэ асуудал илүү тод илэрсэн юм. Тэд исламд орлоо гэдэг өөрийн үндсэн уламжлалт итгэл үнэмшил, соёлоосоо татгалзсан хэрэг биш. Харин ч тэд улс төрийн эрх мэдлийн хүрээнд Чингис хааны хийгээд исламын уламжлалыг хослуулан төр барьсан юм. Монголын эзэнт гүрний дөрвөн хэсэгт аль алинд нь байсан Карачу Бэй буюу ноёд харчууд гэсэн ойлголт байдаг. Иранд энэ алтан ургийн бус монголчуудын голдуу ёгтлон нэрлэх бөгөөд сүүлийн ил хаадуулах газаан болон өлзөйтийн үед Сэрэг армийн дээдэс энэ нэршил багтаж төрийг өөрийн гартаа оруулсан ордны нөлөөллийн эсрэг босож байсантай холбогдоно. Исламын шашинд орлоо гэхлээр бас 5 удаа мөргөлөө үлдээл яг ислам болцсон болов гэхлээр бас тийм харагдахгүй байна. Одоо хамгийн онцгой одоо юу гэдэг исламын шашинд орсон илхаадуудын жинхэнэ өндөрлөг болсон Газан хааны тухай ярихлаар Газан хаан маань өөрөө падишах ислам гэдэг цолтой болсон байхгүй. Исламтан одоо мусульман хүн болгоны хаан гэсэн ийм цолтой болсон хэрнээ Монголоос айргаа захиалж уудаг байсан гэдэг. Тэгэхээр исламд орсон хүн бол ер нь энэ арх дарсны юмыг бол бүрэн цээрэлдэг байтал манай хаадууд бол айргаа ууж исэн юм шиг байна. Аргагүй ирэхэнд тэр нутгийнхаа улсуудыг захирахын тулд бол тэр шашинд орж исэн байна. Бид нар бол энэ Илхан тулсынхаа бол 1335 оноор болно гэдэг ерөнхийдөө хязгаарладаг байхгүй юу. Тэр нь юу гэхээр Абу Саид Илханыг нас барснаар залгамжлах шууд өрөөдөн байгаагүй. Нэг охин гарсан байдаг. Тэр нь гэхдээ Абу Саидыг нас барсны дараа гарсан байх жишээний. Газан хаан ч гэсэндээ өөрөө их хүчрэг хаан байсан мөртлөө ерөөсөө хүү төрүүлээгүй. Тэгэхээр дүүн яваа дүүгийнх нь хүүн гэдэг. Ингээд Абу Саид дээр дуусчаа. Ер нь тэгэл улс задарна гэдэг чинь тэр гүрэн одоо мөхөх шатанд л орж байгаа байхгүй. Тэгэхээр яг Иранд бол тухайн үед хөлөөгүн одоо удам тийм ээ
гарч ирээд энийг заламжлаад авах хүн байгаагүй учраас тэнд одоо Чобаны удмынхан ч байд юм уу, Жалаарынхан ч байд юм уу, энэ их олон жижиг улсууд өөр өөрснийхээ хааныг гаргаж ирээд тэгэд нэг нэгдсэн хаантай биш, мужид нэг хаан гараад ирэхлээр тэгэл тэр улсын өмнөдөө мөхлөн эхэлж байгаа байхгүй. Ээл хаан тулсын хаттын талаар дөрвтэй судалгаа хараахан гараагүй боловч тэд Монгол хаттын уламжлалыг дагаж байсан тухай түүхэн их сурвалж олоо. Эдгээр тэмдэглэснээр Монгол хаттад ямагт улс төрд нөлөөтэй эдийн засгийн хувьд бие даасан байдаг тэр уламжлал Ээл хаан тулсын хаттын хувьд улс төрийн түүхэнд үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ. Тухайн бүс нутгийн дотоод асуудалд илүү түлхүү оролцож байсан тухай олон сонирхолтой баримт үлдсэн байдаг. Эмэгтэйчүүдийн байдлаар бол ерөнхийдөө тухайн бүс нутгийн ч нөө тухайн орны нийгмийн харилцааны судалгааг хийж болдог байхгүй. Нийгэм ямар шүү байсан бэ гэдэг. Тэгэхээр Монгол хатад бол ганцхан ил хаадууд дээр ч биш ерөөсөө маш их үүрэгтэй байсан. Одоо исламын шашинд эмэгтэй хүн эр нөхрийн сүүдэр гэж тооцогддог бол манай Монгол хаттууд бол тэр хэвийг бол ерөөсөө исламд илсэн ч гэсэн тэрийг ерөөсөө хэрэгжүүлээгүй. Монгол хаттын одоо юу гэдгийг эрх тарах бол маш их байсан. Бид нар төрийн бодлогот оролцож исэн. За хааныхаа шийдвэрт нөлөөлдөг байсан. Тэгэд буруу шийдвэр гарсан байхад хаттад нь очиж одоо гомдол мэдүүлээд энэ хүний амийг хэлтрүүлэхэд одоо оролцооч гэж гуйж исэн байх жишээ нь. Тэгэд энэ бол бас л миний судалдаг гэсэн Армяны түүхтэр бас гардаг юм л да. Хүлээгүй хааны хатан одоо Докус гэж байгаа юм тийм ээ. Бид нар бол төгс гэдэг байгаа. Би бол тогос гэдэг нэрэн дээр бичлэгийнх нь хувьд бол тэгж таарад байгаа. Энэ Докус хатан маань өөрөө Нестор Христ шашинтай хүн байсан. Тэгэхээр Багдадын байдан дагууллын үед их олон Нестор шашинтныг тэр хүн аварсан. Тэгэхээр Багдад дэсэн Сир одоо Нестор Христийн сүмд бол тогос хатан бол тэр олон Нестор шашинтангуудыг бүгдийг цуглуулж тэдний амийг аварсан гэж байгаа. Монголчууд бид эзэнт гүрнийхээ түүхийн бүхэл бүрэл түүх хэсгийг судалж байхдаа Ээл хаадынхаа түүхэнд анхаарал хандуулалгүй удсан. Гэтэл дэлхийн олон оронд Ээл хаан тулсын судлалыг 19-р зуунд эхлүүлсэн байдаг. Харин манай улсын хувьд Ээл хаадын судлалыг Монгол улсын их сургууль эхлүүлж, их сургуулийн түүхийн тэнхимээр төвлөрч, судалгааны ажил нь эрчимжиж байна. За ер нь Ээл хаанд улс гэдэг бол өөрөө монголчуудын түүхтэй салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл Иран дахь монголчуудын ноёрхлын үеийг хамаарсан хүлэгтэн ойрхот орондын түүх болон Монголын түүх хоёрын шүлжилсэн юм түүх. Сурвалж бичиг хэрэглэхдэггүй нөгөө тасар олон хэл дээр үлдсэн. Одоо араб, персээс ахуулаад тэгэл сир сурвалжууч байна. Одоо армян сурвалжууч байна. Тэр мэдээж хэрэг энэ үеийг яагаад Монголд одоо энэ судалгаач харьцангуй жоохон сул өгдсөн бэ гэхээр тэр олон хэлтэй судлаач нар шаардлагатай юм л да. Тэр бүхэн Монгол улсад одоо тэгж бэлтгэгдэж байсангүй тийм. Тухайлбал араб перс хэлтэй хүмүүс гэж харьцангуй ховор байсан та. За байсан ч гэсэн тэр түүхч нар нь ховор байсан толботой юм шиг байна. За тийм учраас ялж авахгүй Монголын эзэнт гүрний түүхийг нэгэн чухал бүрэлдэхүүн болох энэ Ээл хаадын түүхийг бол судалж тодруулах бол зайлшгүй шаардлага бол байгаа. Тэр ингэхгүй бол тэр үеийн түүхийг тухайн ард түмнүүд нь одоо Иранууд ч юм уу одоо ингээд мэдээж хэрэг судлан тий. Тэгээд тэд нар судлахдаа өөрсдийнхөө өнцгөөс тайлбарлаад за монголчууд бол ер нь бол энэ ойрхот орондод ирээд хийж үтээхээсээ илүү ер нь бол аахан эвдэс зүтгэж чагаад явсан мэй гэл юм давмгаа авчиад шүү дээ. Дандаа тэгж биш гэсэн үг шүү дээ. Тэр хандлага давмгаа. Тэгэхээр бид өөрсдийнхөө тэнд хийж үтээсэн тэр ард түмний түүхэнд ямар хувь нэмэр оруулсан бэ гэдгийг бас тодруулж дэлхийн түүхэнд тэрийг оруулах юм шаардлага байгаа учраас зайлшгүй Ээл хаадын түүхийг бид судлах шаардлагатай байна. Дэлхийд нэртэй Ээл хаад судлаач эрдэмтдийг нэгдүгээр цуглуулсан томоохон арга хэмжээг 2014 оны 5 дугаар сард Монгол Улсын их сургуулийн түүхийн тэнхим зохион байгуулжээ. Энэ бол Ээл хаадын судлал, шинэ хандлага сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал юм. Монгол судлалын үндэсний төвийн дэмжлэгтэй хийсэн арга хэмжээний үеэр Ээл хаадын судалгааны өнөөгийн төвшинг хэлэлцсэн юм. Олон улсын баг хурлын ач холбогдлыг Ээл хаадын тодтолтой дэлхийн анхны хурал боллоо хэмээн үнэлсэн байдаг. Тэртээ олон жилийн өмнөөс эхэлсэн Ээл хаадын судалгааг монголчуудад танилцуулах, Монголын эрдэмтэд энэ судалгаан дээр дөрөөлөн
олон хэлтэй сурвалжийг тухайлбал Перс, Араб сурвалжийг ашиглан судалгаа хийхэд их аж тустай. Нөгөө талаас ил хаатын судлаачид маань голдуу дундад дорны түүхийн судлаачид, Араб, Перс зүгийн соёл иргэншлийг судалсан хүмүүс. Тэд Монголын соёл, Монголын газар зүйтэй биеэр танилцаагүй хүмүүс учраас энд ирснээр монголчуудыг дотроос нь ойлгоход их нөлөөтэй. Ил хат хийгээд дундад дорны түүх монголчуудад шин зүйл. Энэ хурал тэр дутууг нь өгсөн байхаа. Миний хувьд энэ хурлаас ийсэн нэг дүгнэлт бол ил хаатын судлалд олон шин сурвалжийг нээж байна. Эрдэмтдийн илтгэлд дандаа шин хэвлэгдээгүй, судалгааны эргэлтэд ороогүй зүйлсийг ярилцаж байсан. Хичнээн их зүйлийг цаашид хийгдэх ёстойг харуулснаас гадна Араб, Перс сурвалжтай ажилладаг хүмүүст Монгол, Хятад сурвалжийг эзэмсэн эрдэмтдтэй хамтран ажиллахын чухлыг хэлж өглөө. Учир нь энэ бүгд нэг нэгнээ нөхөн бүрэн дүрслэл бий болгох юм. Би хувьдаа Монголын эзэнт гүрнийг Евразийг дамнасан нэгэн онцгой гоц үзэгдэл гэж дүгнэдэг. Ил хаан тулс болон ил хаатын түүх бол монголчуудын түүх. Энэ түүхийг судлахгүй байна гэдэг дэлхийн түүхийг хэдэн зуунаар тодорхойлдог Монголын эзэнт гүрний түүхийг дутуу судалсантай ялгаагүй. Тийм болохоор ил хаатын судлалыг дөрвтөө өргөжүүлэх, боломжсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлага байгаа талаар судлаачид санал нэгтэй байдаг. Монголын эзэнт гүрнийг болохоор дэлхийн талыг эзэнсэн гүрэн гэж ярьдаг ба шүү дээ. Тухайн үед Аз төв байсан. Европ төв байсан. Америк байгаагүй. Австрали байгаагүй. Энэ Африк твийн одоо Египт болон энэ Каир төвтэй энэ хойд нутаг нь бол Баруун Аз гэдэг нэр дор байсан байхгүй юу. Тэгэхээр энэ Аз Европын чинь үнэндээ бол талын эзэнсэн улс гэдэг бол худлаа биш, үнэн байхгүй юу. Тухайн үеийнхаа дэлхийн байдал. Тэр улсуудын чинь түүх тэр чигээр энэ Монголын эзэнт гүрний үетэй заавал холбогдож байгаа учраас Монголын үе гэж байгаа. Тэгэхээр тэр Монголын үеийг бид нар судалж байгаа л гэсэн үг байхгүй юу. Нэг хэсэг нь энд байж, нэг хэсэг нь Хятад байж, нэг хэсэг нь одоо Оросд байж, нэг хэсэг нь Иранд байж. Тэгэхээр бид нар өөрснийхөө түүхийг судалж байгаа л гэсэн үг байхгүй юу. Чингис хааны байгуулсан тэр улс. За тэгээд цаажим жишээг байлдан дагуул хийлээ. Хөлөгөө очлоо. Чингис хааны нөгөө их засагтын үйлчлээд эхэллээ шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо манай юу гэдгийг одоо шашны ёс заншилтай бол зарчилдж ийсэн. Тэрнээр одоо Монгол манай ёс заншлыг одоо бас өвөө хийсэн чухал юм тэд ярих гэдэг шүү дээ. Тэр үл зөвхөн тэдний өнцөг шүү дээ, тийм. Өөрөөр хэлбэл ямар ч ард түмэнд ингээд өөрийнх нь үүднээс нөгөөдгийг тайлбарлаад монголчуудыг одоо буруутгах, тийм, үндэслэлгүйгээр буруутгах тийм хандлага бол хүчтэй байна. Маш хүчтэй байна. Тэр бол олон шалтгаан байна. Нэг нь бол тэр хүн учраас гадны байлдан дагуулал эзлэгдсэн гэдэг үүднээс байлдан эзлэгчийг эсрэг хүчих юм хандлага байна. Хоёрдугаар хүн зориуд улс төрийн зорилгоор одоо энийг одоо үүсгдэг, тийм зорилгууд өдр биш. Тийм учраас энэ чинь монгол хүн өөрөө судалж үнэхээр одоо үнэн зөв байр суурьных нь үүднээс тэр одоо үгдээдсэн түүхийг дэлхийд одоо хүлээн зөвшөөрөх гэдэг тэр шаардлага зайлшгүй байна. Хүн төрлөختний түүхэнд латин хэлт өрөндийнхнийг ойрох дорн, дундад дорн, өвөр Аз, зүүн Азтай холбож нэгэн туурга дор оруулсан Монголын эзэнт гүрний түүхнээ ил хаатын түүх онцгой байр эзэлдэг. Хэрвээ бид өөрсдийн агуу түүхээс ил хаатын түүхийг орхигдуулах юм бол монголчуудын түүх балархай хэвээрээ үлдэнэ. Бусдын гар харалгүй өөрсдөө судалж байж л ил түүхээ үнэн зөвөөр үнэлүүлж бахархах бүрэн дүүрэн эрэхтэй болно. Юутач ил хаатын судлал гэх энэ том судалгааны ажил энэхүү Монгол улсын их сургуулийн түүхийн тэнхимдээр төвлөрч Монголын эзэнт гүрнийхээ түүхийн олон чухал балархай хэсгийг тодруулахаар зүтгэж явна.